За сайн байцгаана уу, залуу уран бүтээлч Бишрэлт байна. Тэгээд асуусанд баярлалаа, контентэнд урьж оруулсанд бас баярлалаа. За тэгээд юу зэн эндээс бол суулгах юм байна. Тэгээд суглаад асуултанд нь хариулах юм байна. За юу зэн эхлээд суглая. Ингэж яагаад суглнаа. За энэ нилээ хойлоос нь задраагүй. Хэрвээ супер хүчтэй болвол ямар хүчтэй болох вэ гинэ. Би нэгдээ ер нь багаас амар их боддог гэсэн шүү дээ. Супер хүчтэй болох юм бол би нөө алга болно гэж боддог. Тэгээ алга болоод янз янзын хүмүүсүүдийн өрөөрөө орж үзэн хамгийн түрүүнд би банк хохно гэж боддог. Тэгээд алга болж үзэн. Би алга болохыг хүсдэг шүү дээ ер нь. Би бүр амар багтаа амар юм фантаз хөхт байсан. Тэгээд нөгөө амар тийм мөрөөддөг хөхтөөс алга болох. Үл үзэгдэгч байсан бол та юу үзхийг хүсэж байна гинэ. Саяныхтай өөр нийтлэл юм байна тийм болохоор манайхаас үл үзэгдэгчгээ кино хийжсэн болохоор би айхыг хүсдэг. За эцэн саяныхыгаа болчих яг ижлэгэн үтэй юм байна. За энэ болохоор киноны дүрээр нэг өдөр амьдрал ямар дүр сонгох вэ гинэ. За би өөртөө энийг бодож байгаа юм. Би Солонгосын нөгөө юм цуврал алуурчин эдрийг мөрддөг цагдаагийн дүрээр нэг өдөр байх гэсэн байна. Сонирхолтой санагдчих. Та хэн нэгний төлөө өөрийгөө золиослж байсан уу гинэ? Золиослж байсан? Би гэр бүлийнхаа өмнө, хүүхдүүдийнхаа өмнө, хүүхдийнхаа өмнө, эхнэрийнхаа өмнө одоо ер нь бол эр хүн өөрийгөө золиослж тэ одоо цаг наргүй ажиллаж амьдралынхаа төлөө одоо тэмцэх ёстой болохоор өөрийгөө бол золиослж ин гэж би бодож байгаа. Тийм үстэй. Чинь цаг наргүй бүгдээрээ ажиллаж байгаа ш тэ бид нар манай камермен хүртэл тэгж байгаа ш тэ мөнгө олохын төлөө. Тийм болохоор яг хөө золиослсон ч хийхэд одоо юу. Гэтэ яг хөө нэг баг хувьтай нэг өөрийгөө бол золиослж байгаа шүү дээ тий. Хүсээгүй зүйлийг хийх ч юм уу тий. Тийм юм бол байгаа. Та эцэст нь ямар хүн байснараар дурсагдахыг хүсдэг вэ? Би бол яа тий амарлаг хүмүүс шиг тийм мундаг бай. Мундагаар ингэж өөрийгөө төсөөлүүлэе гэж мөн дурсагдъя гэж ерөөсө боддгоо шүү дээ. Хүн намайг юу гэж би одоо ингэж хүнийг гомдоодаг заяа. Тэнгууд ингэж тэр хүмүүс намайг гомдоодаг. Тийм болохоор би яг л энэ урдх одоо ингээ алхаж байгаа 3 м алхаж ивэл 3 м-ийн амьдралаар л би өөрөө дүгнэгдэй гэж юу боддоо ш. Нэг тийм хүнд нэг таалагдах гэж нэг тийм өөр хар яар хийвэл хар яар чинь өө баярлаа гэж хэлжүүл баярлаагаа хэлчин баяртай гэвэл баяртайгаа хэлцдэг. Тийм л юм. За хэрвээ та өөр мэргэжил сонгосон бол юу хийх байсан бэ гинэ? Манай ээж төмөр замын инженер ихгүй. Тэгэд манай ээж чинь наваа юур оруулах гэдэг. Энэ төмөр замын сургууль руу оруулах гэдэг. Тэгээд манай аав ч болохоор бас барилгын талын хүн байхгүй. Тэгээд барилгын инженер болгоно гэдэг байсан байхгүй. Энэ хоёр. Би бол тоогооч болохыг хүсдэг байсан. Яг үнэхээр би тоогоочийн сургалтанд бүр ах дээр очиж манай ах тоогооч байхгүй. Тэгээд тоогоочд би сургалтанд ингээд сууж исэн. Тийм суудаг байсан. Тэгээд ер нь бол одоо би чинь Суйст одоо ийм байсан шүү дээ. Суйст одоо ингээд нэг жил өнжиж би орж исэн. Тэгээд нөгөө шалгалтанд нь тэнцээгөө. Тэгээд дээрэс нь тэнцээгүй биш би нөгөө шалгалтанд нь орох гээд би ингээ очисон чинь шалгалт найлгцсан дууссан байсан байхгүй. Тэгээд дараа жил ирээ минийхөө гэд. Тэгээд би дараа жил очижсэн. Яг тэгэхээр би нэг өнжиж орж исэн болохоор ер нь бол одоо энэ мэрэгчлээ дуртай байсан болохоор тэгж орсон. Дургу жоох нэг ингэсэн бол би тоогооч болох байсан. Би сүшин хийгээ сууж явах байсан. За одоо сүүлийнх. Та нас ахих тусам юу илүү ойлгож эхэлсэн бэ гинэ? Би нас ахих тусам дайсан бэлтгэе болсон. Айгүй их одоо нөгөө хүмүүс чинь залуу насны нэг тийм ааг омог гэдэг штэ тий. Ер нь хинтээ ч ер нь энэ ер нь намайг юу гэсэн чи би яхаар юм тийм гэх хэвээр гэдэг нэг тийм хандлагатай. Тэгээд нэг юм нас ахих тусам тийм юмаа болсон. Дээрээс нь хүмүүстэй их гоё харьцахыг хичээдэг болсон. Тэгээд одоо нөгөө зөндөөл олон хүмүүстэй модал сайнцж байгаа штэ. Тийм болохоор нөгөө хүнийг одоо нөгөө юм химэлжтэй хүнд юм мохо замж нэг тийм байха болсон. Ер нь нэг тийм хүмүүс тэгдэж штэ. Энэ л гач гинэстэй сайн харнаа гэх үгсэдэг. Тийм болохоор монголчууд бие биендээ хайртай байгаасай. Тэгээд угаасаа цөөхөн юм.
Манай монголч нь 3 сая гаруй хүн амтай тий. Тэгээ дээрэс нь одоо Монголд энэ хотод Улаанбаатарт одоо нийслэлд маань амьдарч байгаа нь хэдлээ нэг 2 сая хөрхүүгүйтэй л байгаа шүү дээ. Тэгэл бусад орон нутагт бол нэг сая гаруй хүн амьдарч байгаа. Тийм болохоор бид нар цөөхөлөө юм чинь бие биендээ хайртай байгаарай л гэж би хүсэж байна. Би зүгээр амьдарч байна. Хүсэл мөрөөдөл минь тайван байх. Олон юм бодхо болов сайхан байх. Анхудаа амьдарч байна.